Авилгыг хоёр талаас нь харж байна. Сүүлийн жилийн статистикийг зүгээр харахад тансаг хэрэглээ. Тэр дундад төрийн албаагчдын тансаг хэрэглээ өөрөө ерөөсөй зогсохгүй. Энэ авилгын дотор эргэлдэж байгаа одоо мөнгийг бид бол хэлж авах батхгүй болсон. Монгол улс дахь энэ авилга өөрөө ингээд Монгол улсын баг шин соёл болох гэдэг юм шүү. Баг өнгөдрөхийг тодорхойлох гэдэг юм шүү. Хэд хэмжээнд ирж байна. Тэгээ бодит төл дээр Монголд бол тогтолцооны авилга бий болсон. Тогтолцооны авилгын дүнд хуулийн засаглал буюу хуулийн ёсны албан ёсны тогтолцоо өөрөө нурамж. Ийм авилтад тогтолцооны авилгын хохирогч хэн байдаг вэ гэхээр үндэснээр улсаар зөвхөн нэг цаг үеих биш. Ирээдүйтэйгээ хохирч болж өгдөг. Ромыг гаднаас биш дотроосоо сүрүүлсэн юм а гэдэг шиг Монгол өөрөө тусаар улс байх үгүй гэдэг хэмжээнд ирж магадгүй. Тэр нь хинд ил байгаа. Авилгыг гол үүшмийг хүртэж байгаа хэсэгтэй бол ил байгаа. 300 жил бодож олсон энэ механизмуудыг бид энэ зүгээр л дампууруулж байна. Дарангуйлагч хаалттай байдаг улсуудын авилгын түвшинд манай авилга үнэлэгдэж байна. Ганцхан асуулт. Монгол улс тусгаар байдлаа алдахад хүрэх аюул нүүрлэх үү? Нүүрлэнэ.